Хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлч бид нар муу нэр зүүснээс биш, сайн нэр зүүж байсан удаа хуруу дарам цөөхөн мизээ. Ард түмний дуу хоолой, цагаан хоолой болон эндх тентх зүйлийг эрен сурвалж иж, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэснээрээ бид өнөөдөр өнөөгийн нийгэмд буруудан, эрүүдэн шүүгддэг, байсгээд цагдаагийн хаалга татдаг сэтгүүлчд болж тарах нэ. Манай улс оронд сэтгүүлчдийн эрх ашиг хамгаалах нийгэм байхаа болж харин зөвхөн буруу шах нийгэм гарч ирсэн бололтой. Сэтгүүлчийн эрх ашиг зөрчигдлөө хэмээн удаа дараа хэвлэлийн баг хурал зарлаж байсан бол харин энэ удаад ТВ-с телевизийн захирал инх бат ТВ-с телевизийн ерөнхий продюсер Төрмөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Галарыг нар хэвлэлийн баг хурал зарласан юм а. ТВ-с телевизийн ерөнхий продюсер Төрмөнхөөс болсон үйл явдлын талаар тодруулахад манай ТВ-с телевизээр бол 12 сарын дундуур 10 хэднэр байхдаа детектив гэж 1-2 цуврал нэвтрүүлэг гарсан. Энэ нэвтрүүлэг болохоор зэрэг боршуу сайтан дээр байсан текстийг аваад дүрсжүүлсэн юм л да. Биднээс бол санаачлаад хийцэн, нэмсэн, хассан бол юм байхгүй тийм ээ. Тэгээ энэ гарсны төлөө одоо хамгийн эхлээд энэ хийсэн сэтгүүлчийн байцаасан. Тэр нь одоо бас залуу хүүхэд дүр айчсан гэж явж байдаг тийм. Дараагаар нь ерөнхий продюсерийн хувьд намайг байцаасан. Манай захирал телевизэн захирал инх хотыг бас байцаана гэж байна. За найруулагч тэгэл оператор ер нь бүгд холбогдолтой хүмүүс. Энэ чинь бараг 6-7 хүнийг бүгдийг асууж байцаах юм байна л дээ. Тэгээ надад асууж л дээ яг танаас л гэрчи мэдүүлэг авч байна. Энэ яагаад хийгдсэн ямар учиртай юм гэж асуугаад байгаа байхгүй юу. Тэгээ отхон жаргал гэдэг мөрдөн байцаагчийн нэр хаанаас ороод ирсэн ийм нэр тэр боршуу дээр чинь байхгүй байна шүү дээ. Та нар хаанаас нэмчихье. Ийм л юм яриад байгаа юм л дээ. Тэгээ яг ерөнхийдөө харж байгаа зүйл нь бол яг би хийх ажлаа хийгээл албан тушаалынхаа үгээр бүх нэвтрүүлгийг хяндаг хараад явсан л хүн шүү дээ тийм ээ. Юу харагдаад байна вөхөр зэрэг бүхэл бүтэн нэг нэвтрүүлгийн төлөө бүхэл бүтэн 7-8 сэтгүүлчийг бүгдийг удирдлагатай нь уран бүтээлчтэй нь хоморголон байцааж асууж дарамтлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол цаашдаа бид бол ер нь юм дуурах хэрэггүй болж байгаа юм байна л да. Энэ бол сая Галараа дөрөнхөдөж хэллээ. Монгол улсын түүхэнд 96 онд л нэг удаа ярдах царан дуудаж ирсэн юм байна тий. Одоо болохоор энэ чинь баг ярдахс гар уулших юм байна. Айгуул жолоочийн операторын хүртэл дуудах юм шиг байлээ. Ийм юм болоод байгаа байхгүй. Тэгээ энэ нь болохоор цагдаагийн байгууллага цагдаагийнхын ажилтны гаргасан гомдлоор л ийм зүйлийг хийгээд одоо биднийг айлгах байгаа юм уу? Эсвэл энэ нэвтрүүлгийг цааш нь өргөжлүүлж хийлэхгүй байх л гол зорилготой болов уу гэж бодоод байна шүү дээ. Би тэгж л тааж байна. Үүнээс харахад манай улсад нөгөө 1990 оны үеийн хэвлэл мэдээллийн хязгаарлалт эргээд нөмрөөд ороод ирсэн юм шиг харагдаж байна. Ухаандаа цагдаа туслах гэсэн биш, цагдаа тэднийг эргүүлээ шалгасан байх юм. Сэтгүүлчдийн хувьд бол өөрийн гишүүнээ бол өмгөөлнө, хамгаална. Гэхдээ онцлон анхааруулах нэг юм бол угаасаа л нэр хөрөгчд болоод хууль хяналтын байгууллагын тэр инх хоёрыг байна уу, хэнийгээ байна уу, улс төстэй шалгах нь бол нэг хэрэг. Тэднийгээ ном журмын дагуу шалгадаг юм байгаа үз. Тэрэнд зүгээр ажиллаа хийж явж 90 сэтгүүлчдэг ингэж холж хутгаж татан оролцуулж буруутан болгох гэж оролдох нь бол хууль ус үйлдэлээ гэдгийг л хатуу хэлмээр байна. Сэтгүүлч ажиллаа хийх ёстой, сэтгүүлч мэдээлэл цуглуулах үүрэгтэй, олон нийт түгээх ёстой. Энэ хүн мэргэжлийн ажиллаа хийснийхэн төлөө хууль бусаар дарамтчилт үзүүлэх явдлын эсрэг л манайх оролцож байгаа. Тэрнээс энд бол ямар нэгэн тийм улс төрийн зорилго юм уу? Ямар нэгэн тийм байдлаар одоо хэн нэгэнд нүүлшид сонирхол алга Монголын сэтгүүлчдийн хувьд бол улс төрөөс бүрэн чөлөөт бие даасан ийм үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага энэ байр суурин дээр бид нар байгаа. Ер нь ч одоо энэ сонгуулийн жилд онцлоод хэлэхэд ямар нэг байдлаар улс төрд үйлчилсэн, мэргэжлийн ёс зүйгээ зөрчилсөн ийм тохиолдол бол тэр болгон хамгаалаад байхгүй. Ном журмаар нь л асуудлыг шийдвэрлэхин төлөө яв. Ямар ч тааш Монголын сэтгүүлчдийн эвлэл сэтгүүлчдийнхээ эрх ашигыг хамгаалах болно гэдгээ мэдгдсэн юм. Харин сэтгүүлч нар маань үнэн зөв бодиттой мэдээлэл бичих хэрэгтэйг хэлж байлаа. Хязгаарлагдсан сэтгүүл зүй үүсэт байгаа хин хөнгөө гадарлах үед сэтгүүлч бид нар улс төрийн түвшээдэд бас ард иргэд зон олонныхоо төлөө үйлчлэх ёстой байдаг. Мөн саяхан батлагдсан хуульд сэтгүүлчдийн эрх ашигыг хааж баасан хуулийн төсөөл батлагдсан билээ. Энэ нь сэтгүүлч бидний хэвлэн нийтлэх эрх ашигыг хааж эхэлсэн гэсэн үг юм. Мөн сүүлийн 6 сард Монголын телевизүүдийн бичлэгийг бүгдийг нь бичиж байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн сэтгүүлч бид нар мөрөөрөө ажиллаа хийж яваад баригдахад бэлэн байгааг дуулгалаа.